За тэгээд 7 сард нэг л юм болох гэдэг юм шиг нэг мэдрэмж төрөөд байна. Elon Musk Donald Trump-тай муудалцсан, American Republican нам жоохон эйгүү болж эхэлж байна. Тэгээд Donald Trump-ийн хувьд маш эрсдэлтэй цаг үе одоо ирж байгаа. Хамгийн том дэмжлэг технологийн түншээ одоо жоохон алдчихлаа. Elon-ы буруу, Donald Trump хоёулынгийн буруу гэхдээ томоохон алдаа хин дээр байгаа юм бэ гэх юм бол Elon-ы буруу боторох ёсгүй байсан. Нэгтцэн байвал илүү хүчтэй. Тэгээд ер нь бол улс төрийн эрсдэл гарч байна. Donald Trump өөрийнхөө хуулийн төслүүдэд батлуулж чадахгүй юм бол их хурл дотор, Сенат дотор батлагдахгүй юм бол хэдэн хүмүүс Elon шиг адилхан ураа явчих юм бол эйгүү юм болох гэдэг байна. Тийм учраас юуны араас залбирах хэрэгтэй юм бэ гэх юм бол Elon жоохон ухамсараарэ. Яг гэх юм бол энэ улс төрийн системийн одоогийн байгаа дүрмээрээ ингээ өөрчлөн гэж байхгүй хөвсгөл хэрэгтэй. Гэхдээ хөвсгөлийн цаг одоохондоо бол арай биш. Тийм учраас алт урагшуулаад үснэ. Өргөний бирж хаагдсан. Өнөөдөр бүтэн сая өдөр. Тэгээ өнгөрсөн 7 хоногт хөргийн зах зээл дээр юу болсон бэ? Ерөөхдөө бацчих. Хамгийн том хөдөлгөөн хаан болсон бэ гэх юм бол Tesla дээр болсон. Яг болсон бэ гэх юм бол Elon Musk-ийн тэнэглэлээс болсон. За иймэрхүү үе зөндөө байсан. Elon Musk ер нь бол та мэдж байгаа жоохон аутизмтай, Asperger's syndromeтэй. Тэгээд нэмээд мундаг компани өдөртөгч Tesla, SpaceX компани дотор мань тушаал өгнө, тэр тушаал биелэгддэг. Гэхдээ улс төрийн талбай дээр ер нь бол тоглож эхэлсэн чинь шал өөр ертөнц тий тушаал нөлөөгүй тий Donald Trump бол арай прагматик хүн тэрийг Elon Musk нэг сайн ойлгож аваагүй байх шиг байна. Тэгээ улс төр яаж ажилтдаг юм байна хүн шингээд аваагүй юм байна. Бас юу санаа дэвшүүлсэн бэ гэвэл шин нам гарч ирэх ёстой гэж байгаа. Шин нам энэ асуудлыг ерөөсөө шийдэхгүй тий шийдэл бол биш. Юу хэрэгтэй бэ гэх юм бол хөвсгөл хэрэгтэй. За тэгээд шинэ нам үүсгэн байгуулна гэдэг чинь энэ асуудлыг шийдэхгүй. Тэ адилхан систем руу адилхан намаараа адилхан их хурлуу хүмүүсийг оруулна. Тэр хүмүүс нь яг адилхан юм хий. Юу хэрэгтэй бэ гэх юм бол хөвсгөл хэрэгтэй. Гэхдээ хөвсгөл болох цаг нь үнэн үү? Үгүй ээ. Тэгээд Elon Musk юу их магадaltaй юм бэ гэх юм бол энэ хувьцаагаа дахиад унгаах магадaltaй. Тэгээд ухамсарах баха. Тийм учраас хэдүүлээ эх 7 хоногт юу их юм бэ гэх юм бол Tesla-гийн хуваа жоохон багасчихжээ. За тэгээд Fibonacci extension арах бол 255, 239 хүртэл унах магадaltaй. Тухайд бид нэмээд авчий. Ягаад гэх юм бэ гэвэл Elon Musk-ыг одоо алга болгон гэж хэлсэн байхгүй. Дэндүү хэрэгтэй. Тэгээд дэндүү хэрэгтэй хүн SpaceX байхгүй юм бол сансарлуу юм оолно гэж байхгүй. Пуужингийн технологи алга болчихсон. Starlink бол одоо баг Америкийн цэргийн хүчний хувьд бол хамгийн хэрэгтэй хөрөнгийн нэг нь болцсон байгаа гих мэдэрч. Tesla компани, Neuralink тэгээд ер нь бол Elon Musk энийг жоохон оролдож үзээд за энэ миний хийх ёстой биш юм байна гэд угаасаа баг зэрэг ухамсараад эхэлж байгаа. Иргэн тойрны хүмүүс нь бас тэрийг хилээд эхэлсэн. Тэгээд альбан бусаараа бас зөөлхөн Donald Trump-тай уучлаарай эхэлсэн байгаа. Гэхдээ одоо би бол Donald Trump-ийн дэмждэг хүн мөн Elon Musk-ыг дэмждэг хүн мөн бол мөн. Гэхдээ цэвэр одоо сохор дэмжин гэж байхгүй тий. Энэ дээр хэдүүлээ бас зөв нөтлүүдээ хийж л таарна. Автоматик багц дотор бол бас Tesla $5.5% дотор орсон байгаа юм чинь нөх одоохон хөдөлгөөн хийх хэрэггүй хямдрах тусам бид нэмж аавна тий. Тэгээд хизээний цагт буцаа $360, $400 руу хүрээд тухайн одоо биднүүлээ ашиг аавна. Гэхдээ энэ хугацаанд юу хэрэгтэй бэ гэх юм бол жоохон төвчээр хэрэгтэй тий. За хугацааны арилжаа хөрөнгө олт тий мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тий. Гэхдээ амар хэцүү. Ихэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тий. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараад чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар $-оор тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Окей. Энэ видео uptrend дотор хിവэр явуулчлаа. Дараагийн үйлрлийн тайлбар 8 сарын үеэр гарна. Энэ видео бол софтверыг үргэлж сайжруулад байгаа. Шинээр гаргасан Blackwell гэсэн G25 процессорын софтверийн сайжраад тэрний процесс хийх хүчин чадал нь 250%-аар нэмэгдсэн. Энэ тэндээс ингээд судалгаа үзэх юм бол одоо Сингапур, Малайз, Таиланд, Вьетнам хаасаагүй
дата центр баригдаж байна. Аз дотроо. Хятад дотроо бүр амар олон. Америк бас яг адилхан. Бүр Дональд Трамп цэргийн одоо бааз, цэргийн одоо эрх мэдэл дотор байгаа талбай дотор цөмийн атомын станц барих тушаалуудаа өгсөн байгаа. Тэ? Тийм учраас энэ Nvidia-гийн чипууд үнэтэй хэрнээ хамгийн хямдхан. Яг гэх юм хамгийн тооцоолох хурдантай. Тийм учраас энэ компани орлого өсөөл явна гэсэн үг. За. Robinhood-аас бид нэр маш сайхан гоё ашиг авсан. За. Гэхдээ өнгөрсөн 7 хоногт Robinhood зарим хүмүүс нэмж авах уу гэд надаас асууж ирсэн. Яагаад тэгээ асуусан бэ гэх юм бол магадгүй Robinhood өнгөрсөн 7 хоногийн тавтахад S&P 500 индекс рүү нэмэгдэх магадлал гэ яриа шүүм гарч исэн. Эцээцтэй нэмэгдэх үгүй юу тийм юм дээр үнслээд ер нь хөрөнгө олт хийх нь жоохон тохиромжгүй. Гэхдээ хэдүүлээ энэ хувьцаанд руу $40 орсон, $30 дээр орсон, $50 дээр нэмж орсон гэх мэт чинь одоо хүртэл ингээ сайхан явж байгаа. Одоо ингээ харах юм бол Robinhood-ийн хувьцаа одоо жоохон амсгаа авах бах. Тэ энд нэг gap байгаа, энийг дүүрч явах тийм учраас одоо нэмж авах, зарах марах нүүдэл ерөөсөө их хэрэггүй. Одоо жоохон retraction хийх ба хаврт явах магадaltaй юм бэ гэх юм бол магадгүй энэ буцаага $50 руу явах магадлал байгаа. Тэгээ хэдүүлээ харъя. Тэгээ энэ дундаа нэг $60, $50 руу унаад ирэх юм бол хэдүүлээ нэмж авнаа. Окей? Нэмж авна. Тэ энэ давлгааг бид нар давхиж байгаа өргөлж үсэн гэж байхгүй зэний цагт амсгаа тэгээ завсаргаа авах хэрэгтэй. Тийм учраас Robinhood-ээр хийх юм биднэрт хэрэггүй шүү. Хэмз шортууд энийг ингээ унгаах гэж үтсэн. Тэ та харж байгаа бол саяхан нэг short squeeze болоод $67 яваад тест нам дарагдсан. Дахиад нэг үтсэн, нам дарагдсан. Саяхан тавт өдөр ер нь бол хүчтэй ерөөхдөө close хийж чадсан $56, $57 дээр close хийсэн байгаа. Гэхдээ энэ өргөжлүүлээд жоохон унах магадaltaй би үсэж байгаа юм бэ гэх юм бол өшөө унаасаа. Окей? Юу үсэж байгаа юм бэ гэх юм бол бид нар багцынхаа баг 20% шиг хиймээр байна. Би бол окей? Өмнө бас 20% л өсгсөн. Хизээ юм бэ гэх юм бол яг энэ $30-40 үеэр бид нар багцынхаа 20% болгосон. Одоо ерөөхдөө багасгасаар хагаад ашиг аваад ингээ хүлээж байгаа. Тэ $45, $42, $40 руу унчих юм бол хэдүүлээ дахиад зад сэнгэлж нэ. Gap map ерөөсөө энд байхгүй, gap-уудаа бүгдийг дүүргэсэн. Манай багц дотор томоохон хувь үзэлж байгаа. Энэ даал мал руу явсан ч бид нар ашиг чинь. Ерөөхдөө дээш явах юм бол хэдүүлээ ашиг чинь доошо явчих юм бол бид нар нэмж аавна. Аль дээрээ бид нар хожно тийм учраас энэ дээрээ хэдүүлээ 50 байцгаа. За, нефт ер нь $50 хэдэн дээр хүчтэй bounce хийгээд full retraction одоо хийгээд ингээ Fibonacci харах юм бол магадгүй full нэгэн extension-ийг 68 руу явах магадaltaй. Миний таамаг юу юм бэ гэх юм бол 68, 66 руу яваад энэ downtrend нь үргэлжлэх баха. Яг гэх юм бол Donald Trump юу хийж байгаа юм бэ гэх юм бол хямдхан нефтний үнэ шүсэж байгаа. За, Kuwait, Qatar, Saudi Arab энэ Оросоос бусад нефт олборлож байгаа орнууд бүгдээрээ ерөөдөө тэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Дональд Трампын хүслийн дагуу нефтний олборлтыг нэмж байгаа. Тэгээ Сауди Арабчууд OPEC-ийн орнууд юу ярьж байгаа юм бэ гэх юм бол Казахстан улс бидний квот, бидний дүрмийг зурсан тийм учраас торгуул тайван бид нар олборлолтоо нэм энэ бол худлаа шалтгаан. Юу юм бэ гэх юм бол цаана геополитикийн юм явж байгаа. Donald Trump Saudi Arab руу явсан, тэндээс хөрөнгө олт татсан, data center хиймэл ойхон дээр хамтын ажиллагаа. Гэхдээ энэ бол зүгээр хөшгөний урд бидний урд жүжиг тоглож байгаа. Цаана юу яригдсан бэ гэх юм бол геополитик яригдсан. За, нефтний үн хаашиг яагаад буулгамаар байгаа юм бэ гэвэл маш ойлгомжтой. Нэгдүгээрт Америк эдийн засагт маш том дэмжлэг болно. Эрчим хүчний өртөг, бензин бүх тээвэр мэр бүх өртөг буурна. Америкчуудын керман дотор илүү их мөнгө үлдэн инфляц буурна. Инфляц буурснараа Америкчууд юу их боломжтой юм бэ гэх юм бол төв банк дотор бодлогын хүүгээ багасгаж болно. Бодлогын хүүгээ багасгаснараа хүүгийн дарамт нь буурна гэх мэт чинь маш олон бенефитүүд гарч байгаа. Тийм учраас Donald Trump энэ дээрээ 100% төвлөрсөн байгаа. Миний таамагаараа магадгүй 6 сарын сүүлээр 7 сарын ихээр нефтний үн ханш буцаагаад буурах баха. Тэгээ ингээ харах юм бол нэг downtrend line байгаа. Тэгээ эндээ хизээний цаг золго нь хаана явж байгаа юм бэ гэх юм бол ойролцоо нэг $65-66 дээр ер нь бол bounce хийгээд тэгээд уналтаа өргөжүүлэх магадлал өндөртэй. За, эрчим хүчний индекс Vanguard Energy Index VDE гэсэн товчлууртай юмыг харах юм бол тэгээ downtrend-аас жоохон гараад тий downtrend line retest хийгээд гэхдээ энэ бол нэг breakout болохгүй байх гэж бодож байна. Энэ
descending wedge руу ингээд доошоо явах бах. Тэгээд дахиад энэ 106 104 руу явах магадлал маш өндөртэй. За тэгээ энэ би болоод ирэх юм бол хэдүүлээ Valaris тэгээ Devon Energy Occidental Petroleum-ыг тэгээ сонирхоод үзье. Одоохоно хийх юм байхгүй. Алтны үн хаш 7 оны сүүлээр жоохон уналттай байсан. Тэ энэ гэхдээ одоо ерөөхдөө 330 320 дээр ерөөхдөө bounce хийгээд ингээд дээшээ явах магадлал өндөртэй. За тэгээд 7 сард нэг л юм болох гэдэг юм шиг нэг мэдрэмж төрөөд байна. Elon Musk Donald Trump-тай муудалцсан, American Republican нам жоохон эйгүү болж эхэлж байна. Тэгээд Donald Trump-ийн хувьд бол маш эрсдэлтэй цаг үе одоо ирж байгаа. Хамгийн том дэмжлэг технологийн түншээ одоо жоохон алдчихлаа. Энэ Elon-ы буруу, Donald Trump хоёулынгийн буруу гэхдээ томоохон алдаа хин дээр байгаа юм бэ гэх юм бол Elon-ы буруу бутрах ёсгүй байсан. Нэгтцэн байвал илүү хүчтэй. Тэгээд ер нь бол улс төрийн эрсдэл гарч ийн одоо Elon Musk бас мөнгө ихтэй улс их хурлын гишүүн, сенаторын гишүүдүүдийг нөлөөлөх боломжтой. Тэгээд Donald Trump өөрийнхөө хуулийн төслүүдэд батлуулж чадахгүй юм бол их хурл дотор, сенат дотор батлагдахгүй юм бол тэгээ хэдэн хүмүүс Elon шиг адилхан ураа явчих юм бол эйгүү юм болох гэдэг байна. Тийм учраас тэгээ юуны араас залбирлах хэрэгтэй юм бэ гэх юм бол Elon жоохон ухамсараарэ. Яагаад гэх юм бол энэ улс төрийн системийн одоогийн байгаа тэгээ дүрмээрээ ингээ өөрчлөн гэж байхгүй хөвсгөл хэрэгтэй. Гэхдээ хөвсгөлийн цаг одоохондоо бол арай биш ээ. Тийм учраас алт урагшуулад үснэ. За Mega Metals харах юм бол энэ 7 хоногийн close биднэрт юу өгж байгаа юм бэ гэх юм бол retraction-ыг өгж байгаа, хаалтын хашиг өгж байгаа. Тэгээд өмнөх 7 хоногийн яроолыг аваад тий оргилцгийг хараад full retraction аваад үзэх юм бол Fibonacci-гийн extension бүрэн нэгin extension хаашаа явж ийнэ гэх юм бол 19 дээр явж ийн 1.6 хаана юм бэ гэх юм бол 21 тэгээд бараг ирэх 7 хоног юм уу ирэх 2-7 хоногийн дотор Mega Metals анхныхаа алтаа олборлол нь анхныхаа орлогоо хүлээж авна. Тэгээд тэрүүгээр дамжуулаад жоохон сенсацлог баг. Тэгээ ингээ харах юм бол ер нь бол жоохон энерги цугларч байна. Тэ жижигхэн cup and handle ингээд тэгэхээр энийг одоо cup and handle нэрлэхэд жоохон хэцүү юу болж байгаа юм бэ гэх юм бол жоохон энерги цугларч байна. Тэгээд одоо будахгүй нэг breakout болох магадлал бол өндөртэй. Нэмээд алтны ханшин дэмжчих юм бол тэгэл ерөөхдөө энэ компани хувьцаа яг бидний өсөж байгаа 19 цент 20 центээр хүрээд хэдүүлээ нэгэн хөрхэн ашиг авчнаа. Окей, Kerr Mining тэ бид нэр орохдоо яг энэ resistance line дээр орсон хэдүүлээ эдийн ханш дээр орсон байх юм бол $7 68 цент дээр нэлээд том процентээр орсон. За тэгээд одоо 9.37 дээр явж байна. Тэгээд 7.68 дээр орсон гэдэг чинь одоо 22% ашиг 2.7 хоног мо 2-7 хоногийн дотор хийдсэн. Баяр хүргэе guys. Тэгээ энэ компани хувьцаа үргэлжлүүлээд үсээд явчнаа. Дундуур нь жоохон амьсгаа аав. Тэрнээ бити сандар энэ нэг gap байна. Энэ gap-ийг ерөөхдөө дүүрчин буцаагаад 8.7 8.9 рүү буцаагаад унаад тэгээд өсөлтөө үргэлжлүүлэх баха. За тэгэхээр 8 сарын 3 юм уу 4-нд 8 сарын 8 билүү 8 сарын ихээр энэ компани өөрийнхөө 2 дугаар үйлдвэрлэлийн тайлан гарган гайхалтай тайлан гарна яваад тэгэхээр мөнгөний үнэш өсөж байгаа, алтны ан үнэш өсөж байгаа. Тэгээ энэ компани ерөөхдөө өнгөрсөн 2 жилийн хугацаанд түүхэн дээд өнгөрсөн 2 жилийн хугацаанд ярьж байгаа шүү. Тэр хугацааны дээд борлуулалтын ашигтай тайлан гаргаад энэ компани хувьцаа ер нь бол 11 12 руу явах магадлал маш өндөртэй. За. Тэгээ мөнгөний ханш бол technically айгуу гой зургийн дагуу явж байгаа. Resistance тогшсон, failдсан. Дахиад явж байгаа resistance тогшсон. Тэгээ дахиад энд ингээд хараад үзэх юм бол та нар зааж байгаа. Тэс нэг том resistance байсан. Тэг гараад үдсэн failдсан, энд failдed, дахиад нэг тогшоод тэгээд цөмлсөн. Тэгээд дахиад нэг resistance байсан. Тэр нэр retest хийгээд дэш явж байгаа. Яг зурсан зур шиг явж байна. Мөнгөний хавн ханш $30 руу явна. Мөнгөн дээр хэдүүлээ позиц авах ерөөсөө хэрэггүй. Ягаад гэх юм бол Kerr Mining дотор бид нэр LED-ний орсон байгаа мөнгөний томоохон олборлагч компани. Тийм учраас алтны ханш өсөж байгаа, мөнгөний ханш өсөж байгаа энэ компани ашигт ажиллагаа 1 муу 2 нуурч магадгүй. Тийм учраас энэ хувьцаан дээр хэдүүлээ зөндөө өгч өргөцсөн байгаа мөнгөн дээр хэдүүлээ хийх юм доохно хэрэггүй. За, Dow Jones ер нь бол энэ triangle wedge яг зургийн дагуу явж байгаа. Ер нь одоо нэг pop дээшээ хийх баг 440 445 тэгээ жоохон roll over хийх магадлал бол байгаа шүү. S&P 500 бас яг адилхан
ерөөхдөө нэг дахиад нэг дээшээ явах хүсэл байгаа шиг байна. Тэгээ хэдүүлээ хүлээцгээе. Угаасаа хэдүүлээ S&P 500-ийн хамгийн өсөлттэй компаниудыг авцсан Tesla, Nvidia, Robinhood S&P 500 дотор орог байгаа. Гэхдээ ерөөхдөө ижил төстэй иймэрхүү юм л орцсон байгаа учраас QQQ, Nasdaq, тэгээ Nasdaq дотор хэдүүлээ Tesla-тэй, Nvidia-тэй, Robinhood-тэй, Hims & Hers-тэй тийм учраас энэ ер нь бас дахиад нэг дээшээ pop хийх харагдаж байгаа. Тийм учраас хэдүүлээ зүгээр тайван хүлээ энэ дээрээ тусдаа хэдүүлээ нэг арилжаа нэг хэрэггүй. За тэгээ ягаад энэ S&P 500 Dow Jones дэшээ явах магадaltaй юм бэ гэх юм бол энэ Russell 2000, Russell 2000 ерөөхдөө жоохон урьдчилан хөдөлсөн байна. Та үзүүлэх юм бол хаана за юу үзүүлэх гэж байгаа юм бэ гэх юм бол Russell 2000 те таад нэг харж байгаа юм бол энэ resistance line-ыг ерөөдөө цөмөлцсөн. Таад нэг харж байгаа бол тогшсон, фейлдсэн. Одоо ингээд дээшээ гарч явж байгаа. Одоо дахиад энэ нэг жижигхэн resistance явж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ Russell төрүүлээ явж байгаа учраас S&P 500 ингээ харах юм бол одоо бас ер нь бол энэ хаваар явж байгаа. Одоо дахиад бас нэг зураас дээшээ явж байгаа. Dow Jones дээр resistance яг энэ байна. Тийм учраас United Health гэдэг компани өөрөө 30-40-оор унаагүй байсан бол Dow Jones бас энэ араас нь явцсан байгаа. Dow Jones-ийн United Health компани ерөөхдөө тал хувьцааны ханш нь буурсан учраас ингээ яваагүй. S&P 500 дотор бас тиймэрхүү жоохон фейлдсэн компаниуд байгаа. За TLT downtrend-а өргөжүүллээ. Ерөөхдөө засгийн газрын бондын өгөөч нь өссөн. Treasury interest rate өслөө downtrend өргөжүүлж байгаа. Одоо ерөөхдөө хаашаа явах юм бэ гэх юм бол 84 хэдлөө явах энэ triangle wedge лөө. Тэгээд дахиад энэ 7 сарын үеэр нэг юм болох байхаа нэг дээш явах магадлал бол байгаа. Окей. Тэгээ ингээд treasury yield ингээ харах юм бол те сая жоохон буурсан treasury ингээ харах юм бол жоохон буурсан байсан. Холоос энэ TLT одоо таадаг харуулж байна те. Ерөөхдөө яг энэ triangle руу явж ийн энэ хизээ юм бэ гэх юм бол 7 сарын дундуур 7 сарын ихээр нэг дээшээ юм уу нэг доошоо явах байхаа. Тэгээ хэдүүлээ нэг хүлээцгээе. Миний ойрт нэг харж байгаа юм бэ гэх юм бол энэ VIX те. Нилийн доогоор явцсан байгаа. Өмнө бас үзүүлсэн 18.8-тай байсан гэд хэлжсэн. Өнгөрсөн 7 хоногийн сүүлээр VIX бол 16.7 дээр ингээ хаалт хийсэн. Энэ дээр ерөөхдөө нэг хэдүүлээ нэг арилжаан дээр нэг өндөр эрсдэлтэй. Гэхдээ маш багаар ийшээ хийчин. Ягаад гэх юм бол амар хөшүүрхтэй 50% руу дээшээ явчих юм бол хэдүүлээ ерөөхдөө хөрхэн ашиг хийчин. Дахиад нэг жоохон хүлээ нэг 15.7 ингээ буураад эхлэх юм бол хэдүүлээ энэ дээрээ нэг сайхан юм хийнэ хүлээж байгаарай. Тэгээ энэ юу болж байгаа юм бэ гэх юм бол баг манай багцыг тодорхой хэмжээгээр хамгаалч нь ер нь бол hedge болж байгаа гэсэн үг. Hedge гэхдээ одоохоно яг авахгүй жоохон хүлээж. Яг гэх юм бол энэ put call ratio юу үзүүлж байгаа юм бэ гэх юм бол хэр олон хүмүүс хөрөнгөний зах зээл унана өсөн гэд харьцаа үзүүлж байгаа. Жишээлбэл энэ 4 сарын ихээр маш олон хүмүүс put авсан хөрөнгөний зах зээл унах юм байна. Мөрий тавьж байгаа хгүй. Тийм учраас унах мөрий өсөх мөрийнаас 3 дахин өндөр байсан. 3.6 дахин өндөр байсан. За одоо юу болж байна гэх юм бол унах мөрий тий 60% бага. Тэгээ ихэвч хүмүүс нь хөрөнгөний зах зээл өсөх юм байна гэдэг юм тавьж байгаа. Тэгээд хэдүүлээ ямар байна гэх юм бол энийг харах хэвээр. Ер нь бол ёроол цэгтэрээ нэг 20 морь 0.2 0.125 дээр ингээ хүрээд ирэх юм бол за хүмүүс нэлээд шуналтаад эхлэх юм байна. Ихэвч хүмүүс нь хөрөнгөний зах зээл өснө гэж мөрөдсөд байгаа юм байна. Тэгээд ихэвч хүмүүс нь буруу байх ёстой. Тэгжээж хамгийн сүүлийн энэ хөрөнгөний зах зээл өснө гэсэн хүмүүсийн мөнгө орсныхан дараа дахиад мөнгө алга болчихно. Тийм ээ тэгээ ойлгочих заяа. Яг ингээд одоо энэ төв цэнгэлдэх мó энэ парк дотор болж байгаа тоглолт болж байгаа шүү дээ. Тэгээд хүн болгон юу гэж бодож байгаа юм бэ гэх юм бол тоглолт дүүрчих юм байна. Хүн болгон тоглолтыг үзэх юм байна. Тэгээд тэрэн дээр урьдчилаад хүмүүс билет аваад тэг концерт тоглолтын урд хаалган дээр ингээд 8 хийх гээд байгаа шүү дээ. Билет авах уу. Тэ өмнө хэмтхэн авсан одоо үнэтэй зарах гээд байгаа. Гэхдээ хамгийн сүүлийн хүн очсон тоглолтоо бүртгэгдсэн
очерс дотор ингээд зогсож байгаа. Тэгээ юу болох юм бэ гэх юм бол энийг билетийг авах хүмүүс нь алга болоод гинт хоёр дахь зах зээл дээрээ 8x гэсэн зах зээлийн билетний үн ханш гинт норчдөг байхгүй юу. Тэгээд хүмүүс юу гэдэг юм бэ гэх юм бол нэмэлт билет 50 хэмдэлтэй аваарай гэд нөгөө авсан билетээс салах гээд байдаг. Тэгээд билетний үн ханш нас унж байгаа байхгүй юу. Хөрөнгөний зах зээл ерөөхдөө бас яг адилхан put call ratio-гаас энэ харж болно жоохон унж ийн. Тэгээ магадгүй энийг хараад 0.25 дээр хүрээд VIX өөрөө нэг 16-аас доош 15 дээр хүрээд ирэх юм бол хэдүүлээ эх 7 хоногт өндөр хөшөөрөхтэй маш жижигхэн өндөр ашиг өгөх боломжтой нэг арилжаа гэрээ. За тэгээ энийг хамт хиймээр байгаа бол манай School Community-д нэг дээр өнгөрсөн хэдэн 7 хоногийн хугацаанд айгүй хөөрхөн ашиг хийсэн байгаа шүү. Тэгээ та бас гадаа хөвцөө дангаараа хийж байгаа юм бол бити хий тэ багаараа бөөнөр хийцгээд тэгээд олон хүмүүс энэ дээр ашиг хийсэн байгаа шүү. Тэгээд манай 800 хэдэн гишүүд бүгдээрээ ам сайдаа явж байгаа. Тэгээд нэг дээрээ дараагийн апдейт дээр хитүүлээ ирэхэд уулзцгаая. За амралтын өдрүүдэд сайхан өнгөрүүлээрэй. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.